Ахаа зөндөө үзчихсэн. Би ихтэй юу яагаад худлаа ярьдгийг санахгүй байна. Үгүй. Үзчихсэн. Зэндаа нөхөө буруу юм хийхэд зэндаа худлаа ярьцдаг. Үзээгүй. Зөндөө худлаа ярьжсэн. Үзсэн. Бис надад урал гад гэдэг болохоор би дэ худлаа ярьцдаг. Би нэг найзгаа мөрөөд худлаа хэлээд дуулцах ихлээр. Тэгээд одоо харахлаар би нэг гейм хийсэн санагдаад. Үгүй. Эвгүй байдлаас гарах гад. Худлаа ярьжсэн. Гараагүй бийж гарах гинэ гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар ер нь л худлаа ярих үе бол байсан. Мэдээж худлаа ярьжсэн. Худлаа хэлэх үү? Хэлдэг. Хэлсэн нэг удаа хэлсэн. Худлаа хэлнэ шүү дээ. Зайлшгүй худлаа хэлэх шаардлага гардаг юм чинь одоо яа их үү? Бододсон ч зөндөө худлаа ярьд юм байна. Харамсч явдаг нэг юм байдгийг. Одоо хүртэл харамсаад идэг. Оюутан байхдаа тоглоом мөн тоглож ирсэн үед байгаа байх л та. Хоёр ч удаа худлаа ярьсан үед байгаа хаа. Зарим юмдаа худлаа хэлнэ шүү дээ. Амьдрал дээр нь худлаа хэлж байгаагүй. Үцээц. Хүүхдтэй байхдаа бол ер нь худлаа ярьдаг байсан шүү. Судрагаар исэн бол найзуудтайгаа ерөөсөө муудахгүй ерөөсөө эвдээ нэртэй байх байсан. Хэрвээ би худлаа яриагүй байсан бол манай найз надад гомдохгүй байх байсан. Тэгээд тэр үед би яг өмнө нь хэлэхэд ингээм завгүй надад хэлсэн бол арай өөр хөсөн байх л гэж бодсон шүү. Нэг зүйл дээр л их худлаа ярьтыг харамсч явдээ. Энэ худлаа ярьснаас бол би сайн найзтайгаа одоо хүртэл ингээд найз холбоогоо тасалчихсан байдаг. Энэ дээр харамсч явдаг та. Тэгээд чигчлээгүй найзтайгаа нэг окей гэж найзтайгаа уулзаад ч юм сайхан ярилцаад тийм зүйл дээр худлаа хэлээгүйс бол би найзтайгаа одоо хүртэл өмнө шиг сайхан найзууд байх байсан гэж бодож байна. Ер нь худлаа ярих байхыг л хичээлдэг. Шудраг байсан бол одоо үүсч болцсошгүй нөхцөл байдал хэзээ ч үүсэхгүй байсан баг. Яг аливаа юм хоёр талтай гэдэг чинь тэгэл хоёр талыг нь бодсон л үйлдэх юм. Хэрвээ би худлаа хэлээгүй шудраг байсан бол манай найз буруу замаар явж машинтайгаа аварт орохгүй байх байсан л та. Худлаа хэлснээсээ болж ихийг л алдна гэдгийг л энэ залуучууд маань ойлгож байвал зүгээр юм уу л гэж би бодд юм аа. Нэг ийм үг гэдэг чинь нөгөө Лёген хат кайна байна гэд герман үг гэдэг баггүй юу? Худлаа ярих нь богино хөлтэй гэд. Худлаа ярьсан тохиолдолд ер нь цаашаа айгүйх хол явахгүй дээ л гэсэн утгатай. Хизээ нэг зөвхт баригдах учраас. Ер нь худлаа ярих бол хор уушг аюултай юм байна. Хүнд өөрт нь иргэд надад бол гай зовлон дууддаг юм гэдэг нь ойлгох. Худлаа хэлнэ гэдэг бол одоо хөгчүүдийн хэлдгээр үнэгэн зэлтэй хүний л явдал шүү дээ. Болжгүй одоо үн зөвөөрөө сайхан явж өгөл нөхөр төргээр дуулааг үсэл гэдэг ардын зүйлсэн. Үннээрээ л явах хэрэгтэй. Хэдийгээр өөрөө худлаа ярих гэж бодоогүй байсан ч гэсэн найзыгаа хамгаалахын тулд хэлсэн үг маань миний амьдралд бас муугар нөлөөсөн тийм нөлөө байдаг гэдгийг бол би одоо боддог байхгүй. Тэрийг хамгийн гол нь найз маань ойлгоогүй. Өөрийг хамгаалаад хэлсэн тэр үгээр бараг л намайг одоо тийм байсан юм шиг ойлгоод ингээд өнгөрчихсөн. Тэгээд тэр найзтайгаа бол дахиад ийм найзын маань харилцаа сэргээгүй тэр чигээр хоцорсон. Тэр найзтайгаа бол ерөөсөө ямар ч хэлхий холбоогүй болсон.
Зөв зөвд шударга зөв. Авилгатай тэмцэх газар.